Нийслэлийн мэргэжлийн хяналтаас барилга бот байгуулалтын яам, сангийн яам, эрчим хүчний яам, хөдөлмөрийн яам, хүн амын хөгжил нийгмийн хамгааллын яам, худалдаа авах ажиллагааны газар, аймаг нийслэлийн засаг дарга нар болон хууль хяналтын байгууллагад хандан цаашид авах арга хэмжээний саналаа хүргүүлэхээр болсон байна. Тухайлбал тендерт шалгарагч төсвөөс мөнгөө бүрэн авсан ч ажлаа гүйцэд хийгээгүй, аж ахуйн нэгжүүдийн харж ихсаалтанд бүртгэн дахиж тендерт оролцуулахгүй байх, хуулийн байгууллагад асуудлыг нь тавих нэр бүхий аж ахуйн нэгж иргэдийн барьж байгаа барилгуудын эрчим хүчээр хангахгүй байх, инженерийн шугам цүлжээ хамгаалтын зурвасыг чөлөөлөх тухай албан тоод илгээхээр шийдвэрлсэн байна. Яг энэ хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны маань чанар шаардлага стандартууд өнөөдөр яг явж байгаа гормоор дандаа хүнээс хамааралтайгаар гэмтэл хүний амнаас эрсддэг, хүний бие эрүүл мэнд гэмтдэг ийм зүйл харагдаж байна. Тэгэхээр энэ барилгын барих явцдах энэ хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны энэ стандартаа өөрчлөх асуудлыг энэ барилгын яамныхан бас нэг талдаа бодох ёстой юм шиг байна. Бас нэг зүйл бол энэ улсын комисс барилга хүлээж авах эхлэх зөвшөөрөл өгөх асуудал, барилгыг улсын комиссд хүлээж авах асуудал гэдэг энэ төрийн байгууллагуудын уялдаа холбоо нэг их мэдлээ булаацалцсан нэг байгууллагын амбиц гаргасан нэг ийм зүйл ерөнхийдөө бол их ажиглагдж байгаа. Ялангуяа энэ барилга бол өөрөө хор хөнөөл ихтэй. Энэ дээр бол байгууллагын амбиц ихээсээ илүү энэ нийтийн эрх ашигын төлөө энэ байгууллагуудын төрийн байгууллагуудын энэ уялдаа холбоог нэг шин шатанд гаргасан хэлбэрээр цаашдаа явахгүй болвол энэ хин нэгний эрх мэдэл давуу байдал олох гэсэн нэг ийм шунал гэх юм уу энийг амбиц байдал чи эргээд их олон зүйл нөлөөлж байгаа ийм ажиглагдчихлээ. Энийг харж явах хэвчэд бол аж ахуйн нэгжүүдийн хөдөлмөр аюулгүй байдлын ажиллагааны зардлыг төсөвлөд зарцуулж байх, аюулгүй байдлаа бүрэн хангасны дараа барилгын ажлаа эхлүүлэх, дотоод хяналтаа сайжруулахыг анхаарууллаа. Улсын хэмжээнд 275 барилга байгууламжинд хяналт шалгалт хийснээр төсвийн хөрөнгөөр баригдсан 39, төлөвлөгөөд хяналт шалгалтанд хамрагдсан 27, осол гарсан 28 барилгын 94 аж ахуйн нэгж, 42 иргэний барилга байгууламж, барилгын материалын 6, үйлдвэр Улаанбаатар хот, дархан чиглэлийн зам байгууламжийн ашиглалтанд шинжилэлт засвар арчлал, Улаанбаатар болон Өмнөговь аймгийн 25 лифтийн шинжилэл, Ургах наран хорооллын бохир усны гадна шугамшүүлжээ, Налаах Улаанбаатар, Туул 1 бохир ус цуглуулах гол шугамшүүлжээний 2 дугаар үе шатны ажилд хамрагдсан байна. Хяналт шалгалтаар 2479 зөрчил илрүүлж 669 буюу 27%-ийг нь газар дээр нь арилгуулжээ. Мөн эрсдэл ихтэй 53, дунд эрсдэлтэй 61, бага эрсдэлтэй 161 объект байгааг тогтоосон байна. За техникийн аюулгүй байдалтай холбоотой гол гарч байгаа зөрчил бол ерөөсөө энэ захиалах зураг төсөл зохиогчийн хяналтаас хангалтгүй хэрэгжихгүй байна. Барилга эхлэх зөвшөөрөл болон холбогдох аж ахуйн нэгж байгууллагаас авч байгаа зөвшөөрлүүд техникийн нөхцлүүдийг бол хангалттай авч чадахгүй байна. За барилгад хэрэглэгдэж байгаа материалын бат бэхийг хангаж чадахгүй, лабораторийн шинжилгээнд хамруулахгүй зөрчлүүд бол нийтлэг аймаг орон нутагт илэрч байгаа юм дүгнэлт гарсан. За мөн тусгай зөвшөөрөл болон барилга эхлэх зөвшөөрлгүйгээр тухайн барилгын хөсрэлтийн үйл ажиллагааг явуулж байгаа юм зөрчилдөд бол дийлэнх хувийг бол бас эзэлж байгаа. За мөн газар олголттой болон зай хэмжээтэй холбоотой зөрчлүүд бол техникийн хамгаалтын зөрчлийн үйл ажиллагаанд бол илэрч байгаа юм аа. За хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай гол дийлэнх зөрчил бол хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн менежментийн системийг нэвтрүүлэхгүй байх. Энэ бол дийлэнх 95 гол тоо 95 хувийг эзэлж байна. За эрсдлийн үнэлгээ хийх урьдчилсан сэргийлэх зардалд тодорхой хөрөнгө зарцуулахгүй байх, толбогдох дүрм зурм жаврыг мөрдөж ажиллахгүй байх, ажилтныг үйлдвэрлэлийн осол бусад урьдчилсан сэргийлэх арга хэмжээнд хамруулахгүй байх, техникийн бүрэн бүтэн байдлыг баталгаажуул тэмдэг тэмдэглээс сэргийлэхгүй байх гэсэн ийм зөрчлүүд бол хөдөлмөр болон хөдөлмөрийн аюулгүй байдалтай холбоотой дийлэнх хувийг илэрсэн ийм зөрчлүүдийн хувьд бол гарч ирсэн байгаа. За авсан арга хэмжээний хувьд нийтдээ улсын байцаагч 33 дүгнэлт гаргасан. За 61 албан шаардлага, 9 акт, за 21 зөвлөмж, за 13.8 сая төгрөгийн торгуулийн арга хэмжээг авах. За 9 байгууллагын үйл ажиллагааг энэ сарын хүрээнд сэргээх энэ ажлууд бол хийгдсэн байгаа. За хяналт шалгалтын үндэслэн удаа осол гаргаж хүний амнаас эрүүл мэндийг хохироосон төсвийн хөрөнгө оруулалтаар барилга байгууламж барих тендерт шалгарсан ч гэрээгээ хүлээсэн үүргээ биелүүлээгүй үндслээр нэр бүхий 11 аж ахуйн нэгжийг тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох төтгөлзүүлэх саналыг холбогдох яамд мөн хүргүүлсэн байна.